Өчигдөр буюу 4 дугаар сарын 8-ны өдөр хэвлэлийн хэрэгслэр Улаанбаатар хотын дарга амар сайхан мэдээлэл хийсэн. За энэ мэдээлэл нь юу гэж ойлгогдож байна гэхээр зэрэг Баянзүрх дүүрэгт одоо эмх замбраагүй байдал үүсгээд за ардчилсан намын нөхдүүд эдгээрийг одоо турхираад энэ бүх юмыг одоо хууль бусаар зохион байгуулж байгаа мэтэр олон нийтэд ойлголт өгсөн. За тэнцвэртэй мэдээлэл хүргэх үүднээс одоо та бүхнийг одоо бидний ямар үндслэл, ямар шалтгаан байгаа учраас энэ одоо бас шийдвэрүүдтэй санал нийлэхгүй байгаа талаараа бас мэдээлэл өгөх зүйтэй байхаа гэж хичээж байгаа юм. За Баянзүрх дүүрэг 2016 оны сонгуулиар бүгд мэдж байгаа. Улсын их хурлд бол Монгол Ардын намаас 4 хүн сонгогдсон. 6 тойрогтой байдаг. За би дагч Жавхлан. За тэгээд ардчилсан намаас Батсандан гэсэн ийм сонголт болсон. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд Баянзүрх дүүргээс 7 төлөөлөгч Монгол Ардын намаас сонгогдсон. 2 төлөөлөгч ардчилсан намаас сонгогдсон. За намар нь болсон орон нутгийн сонгуулийн дүнгээр 41 мандаттай иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуул болсноос ардчилсан нам 22 суудлаа авч ялт байгуулсан. Ардын нам 19 суудлаа авч одоо цөөнх болсон. Ийм сонгуулийн дүн гарсан. За одоогоос 2 жил гарны хугацаанд одоо энэ дүүргийн сонгуулийг дүнг одоо сонгуулийн хороо гэдэг байгууллагыг ашиглаад улсын их хурл нийслэлдээ олонх болсон энэ эрх мэдлээрээ одоо төрий барьж дүүргийн одоо хурлын бүрэн эрэхэд одоо 2 жил гаруй халдж байгаа ийм асуудал болж байгаамаа. За та бүхэн мэдж байгаа өчигдрийн хэвлэлийн мэдээгээр бол ардчилсан намыг харлуулсан мэдээ явуулсан. Ер нь өнгөрсөн 2 жилийн хугацаанд Баянзүрх дүүрэгт одоо ардчилсан нам ушгил муу хүн байхгүй дандаа л одоо сөрөг мэдээллүүдийг өгч ийсэн. За ардчилсан нам бол төвчээртэй хүлээцтэй хандаад өнөөдөр аргагүй ихэнд бас мэдээлэл өгөх зүйтэй маа гэж хэлж байгаа. Улсын их хурлын гишүүд нь Баянзүрх дүүргээс сонгогдсон улсууд хамгийн их жижиг дундын үйлдвэрлэлийг дэмжих сангаас зээл авсан нөхдүүд байдаг. Та бүхэн мэдж байгаа. Улсын их хурлын гишүүн одоо сайд байсан Батцорог, Саран чимэг, Оюун хорол, за Инх баяр гэсэн 4 сонгогдсон гишүүн нь дөрвөлээ энэ асуудалд холбогдсон. Дээрээс нь Монгол Ардын намын ерөнхий нарийн бичгийн дарга нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгч Амар Баясгалан гэдэг хүн мөн адил жижиг дундын энэ зээлийн алис авсан байдаг. Гэхмэчлэн одоо нийт сонгогчдын дунд нэр хүнд бол ойлгомжтой таарах хүн байна. Гэтэл одоо орон нутгийн энэ дүүргийн эрх мэдэл рүү ялангуяа сонгогчдын сонгуулиар сонгосон энэ сонголтыг сонгуулийн биш аргаар, хуулийн биш аргаар ингэж булааж авах орлогыг эдгээр улсууд хийсэ. Маш их харамсалтай, маш их олон хууль дүрм зөрчсөн ийм ажил зохион байгуулсан. Монгол улсад бол одоо цэцээс дээгүүр шийдвэр гэж байх ёсгүй гэж ойлгож байгаа. Гэтэл үндсэн хуулийн цэцэн шийдвэр гараад улсын хурл хүлээж аваад хуулийн заалтыг хүчингү болгочхоод байхад үндслэв хэсэг дээрээ сонгуулийн хороо гэдэг байгууллага хүчингү болсон сонгуулийн хуулийн заалтыг ашиглаад сонгуул зохион байгуулсан. Энэ ашигласан хууль бус сонгуул дээрээ мөнгө тараас газар дээрээ баригдсан. За ер нь олон хууль тогтоомж зөрчсөн. Маш их харамсалтай нь Баянзүрх дүүргийн өнөөдөр цөөнх байгаа Монгол Ардын намын хороо тун үл бүтэх хүмүүсээр одоо бүрдсэн одоо хууль шүүхийн байгууллагаар нотлогдсон байгаа. Жишээгээр Баянзүрх дүүргийн иргэдийн хурлын төлөөлөгч Галцоо гэдэг нөхөр өнгөрсөн онд таксины жолоочийг зодож гэмтэл учруулаад эрүүгийн шүүхээс ял авсан байдаг. Шүүхийн байгууллагаас энэ хүнийг бол иргэн төлөөлөх эрхгүй маа гэдэг шийдвэрийг дүүргийн иргэдийн хуралд ирсэн байдаг. Ингээд тэр хүнийг бол албан ёсоор төлөөлөгчийн эрхээс нь бол төтгөлзүүлсэн байна. За сая болсон тэр 3 дугаар сарын 23-ны өдөр зохион байгуулагдсан хууль бус сонгуул дээр
мөнгө тараасан явдал гарсан. Тэр мөнгө тарааж байгаад баригдсан үнэ нь мөн адил Баянзүрх дүүргийн 4-р орооноос сонгогдсон инкватор гэдэг төлөөлөгч байна. За тэр хууль бус сонгуульдаа оролцсон мөн 19-р ороонд нэр дэвшсэн Баянзүрх дүүргийн Монгол Ардын намын орооны хэрэг эрхлэх газрын дараа галах уу гэж залуу. Мөн адил хүн зодоод сая 4-р сарын 4-ний өдрийн шүүх хурлаар бас ялтан тогтоогдсон. Ингээд та бүхэн манд сэрээч, хараач. Энэ дүүргийг тийм ээ дандаа одоо юу гэдгийг зодоон цохооны хэрэгт холбогдсон хэсэг бүлэг этгээдүүд. Дээрээс нь сонгуулийн бус арга, хуулийн дээгүүр шийдвэр гаргаж одоо булааж авах ажиллагаа явах гээд байна. Ардчилсан нам энд ямар ч хууль тогтоомж зөрчөөгүй гэдгээ та бүхний өмнө хэлэхэд одоо нүүр бардам байна. 100% бид нар өөрсдийнхөө одоо хувьд бол хууль шүүхийн одоо нөхцөл байдал бол бид нар одоо зөрчөөгүй, ардчилсан намаас нэг ч хүн тэгж гэмт хэрэгт холбогдоогүй, ямар нэгэн сонгуулийн хороо далимдуулж өөрсдийнхөө давуу байдлыг ашиглаагүй. Тэгээд өнөөдрийн хэвлэлийн хурлаар бол би намын бүлгийн даргын хувьд амар сайхан тэгээд хотын даргатай хэвлэлийн өмнө энэ хуулийн асуудлаар нь мэтгэлцэхэд бэлэн байна. За Баянзүрх дүүргийн одоо дахин сонгуультай холбогдуулаад бас хууль зөрчсөн хэд хэдэн асуудал байгаад байгаа маа. Энийг бас онцолж хэлэхгүй бол улс төрийн одоо маргаан тэмцэл, улс төрийн хэрүүлэлтэй холбоотой юм шиг хараад байгаа. Яг үүндээ бол хууль зөрчсөн хэд хэдэн ноцтой асуудал байна. Жишээ нь одоо нийслэлийн засаг дарга амар сайхан 2019 оны 3 сарын 29-ний өдөр Б41 42 гэсэн ийм хоёр тоо захирамж гаргаад Баянзүрх дүүргийн засаг дарга баясгалан одоо баясхийг ажиллаж чөлөөлсөн. Дээрээс нь одоо Батамглан гэдэг хүнийг засаргаар томилсон юм аа. Энэ захирамжийг гаргахдаа нийслэлийн засаг дарга бол өөрөө хууль зөрчсөн. Захирамж гаргахдаа баясхийг чөлөөлсөн захирамж гаргахдаа баясах өөрөө ажлаас чөлөөлөлт өргөдлөө өгсөн гэдэг хуулийн залтыг бариад ажлаас чөлөөлсөн. Яг үүний иргэдээ бол баясах гэдэг хүн ажлаас чөлөөлөх өргөдөл өрөөсөө гаргаагүй. Тэгэхээр энэ байдал нь юг харуулж байгаа нөхөр үнэхээр одоо хууль бусаар илтэд улайрын одоо дүүргийн засгийн одоо албан тушаалыг авах гэж оролдож байгаа ийм байдал харагдаад байна. Өөрөөр хэлбэл хуулинд одоо чөлөөлөх хэдхэн үндэслэл байгаа. Тэр дотор үндэслэл олдохгүй болохоор баясах гэдэг хүн өөрөө өргөдлөө өгөөд ажлаасаа чөлөөлөгдсөн мэтэр илт хууль бус одоо захирамж гаргаж байгаа юм. Тэгээ энэ үйлдэл нь өөрөөр хэлбэл эрүүгийн хууль заасан байж байгаа нийтийн албан тушаалтан эрх мэдэл албан тушаалын байдлаар уруулан ашиглаж хууль бусаар илтэд бусдад давуу байдал бий болгох юм бол энийг эрүүгийн гэмтрийг тооцдог юм аа. Тийм учраас бид өнөөдөр нийслэлийн засаг дарга амар сайхан бол одоо эрүүгийн хуулийн одоо 22-ын 1 заасан эрх мэдэл албан тушаалын байдлаа уруулан ашиглаж илт хууль бусаар бусдад давуу байдал бий болгосон гэмтрийн шинжтэй үйлдэл гаргалаа гэж үзэж бол одоо бид авилгатай тэмцэх газарт нийслэлийн засаг даргыг өгж байгаа гэдгийг аль биесээр бол мэдэгдэж байгаа юм. За хоёрдугаар дахин сонгуультай холбоотой асуудлаар нийслэлийн захиргааны иргэн шүүхэд захиргааны хэрэг үүсээд захиргааны иргэн шүүхээс дахин сонгуультай холбоотуулаад гарсан сонгуулийн хорооны тодорхой шийдвэрүүдийг өөрөөр хэлбэл одоо төлөөлөгчөөр сонгогдсныг хүлээн зөвшөөрсөн тогтоол төлөөлөгчийн түр үнэлэхтэй холбоотой одоо сонгуулийн хорооны тогтоолыг хөдөлгөцүүлсэн захирамж гарчаад байгаа юм. Өөрөөр хэлбэл одоо нийслэлийн захиргааны иргэн шүүхийн 2019 оны 4 сарын 4-ний өдрийн шүүгчийн одоо захирамжаар одоо энэ дахин сонгуультай холбогдуулаад нэг төлөөлөгчийн одоо бүрэн эрхийн зөвшөөрөө түр үнэлэх болгоцсон байж байгаа сонгуулийн хорооны тогтоолыг төдөлзүүлсэн байж байгаа. Ингээд төдөлзүүлсэн байгаа тохиолдолд тэр одоо төдөлзүүлсэн гэж байгаа төлөөлөгчийн бүрэн эрх байх ба тэр төлөөлөгчтэй холбоотой бүх ажиллагаа бүгд зогсох ёстой. Гэтэл тэр хүнийг сонгогдсон мэтээр үйл ажиллагаанд оруулаад сонгогдсон мэтээр тайлбарлаа яваад байгаа юм. Тэгэхээр бид нар бол хуулийн хүрээнд бүгд эргэтгэж явмаар байна. Нэгэнт шүүх дахин сонгуультай холбоотой асуудлаар төдөлзүүлсэн захирамж гаргацсан байгаа бол бүгдээрээ шүүгчийнхээ захирамжийг хүндэтгээд, хуулиа хүндэтгээд төдөлзүүлсэн асуудал дээр бол манах ёсгүй шүү дээ. Одоо бүгдээрээ шүүх дээр мэтгэлцээд энэ одоо дахин сонгуультай холбоотой асуудлыг шүүхийн эцсийн шийдвэрийг гаргахын төлөө бүгдээрээ хурал дээр очих ёстой. Гэтэл шүүх хуралдаан дээр очихгүй хэрнээ хамгийн газрын байранд дайрж очиод албан тушаал одоо санал ширээг нь булааж авах гээд суугаад идэг.
Тэгэхээр шүүгчийн энэ захирамж Монгол улсад 34-д өөрчлөх ёстой. Энэ захирамжийн дагуу бүх юм зогсох ёстой гэдгийг бас онцолж хэлмээр байна. Хоёр дахь асуудал бол. За гуравдугаарт бол одоо миний гарт бол одоо үндсэн хуулийн цэцгийн дүгнэлт байгаа. Тэгэхээр сонгуулийн тухай хуулинд бол үндсэн хууль зөрчсөн нэг том заалт байсан. Сонгуулийн тухай хуульд. За энэ заалтын асуудлаар иргэд маргаан үүсгээд үндсэн хуулийн цэцээс тэр заалтыг үндсэн хууль зөрчсөн байна гэдэг дүгнэлт гаргацсан. Энийг нь их хурл хүлээж аваад сонгуулийн тухай холбогдох заалтаа хүчингү болгоцсон. Өөрөөр хэлбэл нэгэнт сонгогдсон төлөөлөгчийг тийм ээ сонгогдсныхын дараа нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хаснаа гэдэг хуулийн заалтад үндсэн хууль зөрчсөн байна гэдгийг үндсэн хуулийн цэц шийдсэн юм аа. Гэтэл энэ дахин сонгуул бол яг энэ үндсэн хуулийн цэцээр хүчингү болсон заалттай холбоотой хуулийг хэрэглээд яваад байгаа юм. Тэгэхээр сонгуул зарласан үйлдэл нь өөрөө хууль бусаа. Үндсэн хуулийн цэц энэ заалт үндсэн хууль зөрчсөн байна гэд төдгөлзүүлсэн байгаа тохиолдолд Монгол улсад ялангуяа Баянзүрх дүүргийн тэр дахин сонгуул гэдэг зүйл анхнаасаа явах ёсгүй байсан юм. Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтээр үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийн 3 дахь заалтаар үндсэн хуулийн цэц үндсэн хууль зөрчсөн байна гэдгийг дүгнээд сонгуулийн хуулийн холбогдох заалтыг тухайн өдрөөс нь төдгөлзүүлсэн байсан. Үндсэн хуулийн цэцийн тогтоол энэ дүгнэлтийг бол их хурл, засгийн газар, сонгуулийн байгууллага, бүх шатны байгууллага заавал биелүүлэх ёстой. Яагаад төдгөлдсөн хуулийг үндэслээд дахин сонгуул явуулаад байгаа юм бэ гэдэг асуудал бол гарч ирж байгаа юм. Тэгэхээр анхнаасаа энэ дахин сонгуул явуулсан асуудал өөрөө хууль зөрчсөн асуудал байгаа учраас энэ асуудал дээр бол дахин сонгуультай холбоотой асуудал зарласантай холбогдуулаад маргаа үсээ явж байгаа юм. Бид бол одоо энэ дахин сонгуул зарласан асуудал өөрөө хууль зөрчсөн учраас шүүхийг хүчингү болно гэхэд бүрэн итгэлтэй байгаа. Цэц нэгэн төдгөлзүүлсэн их хурл хууль гаргаад тухайн хуулийн заалтыг хүчингү болгоцсон. Ийм байхад яагаад энэ заалтыг үндэслээд дахин сонгуул явуулаад байгаа юм бэ? Тэгэхээр Баянзүрх дүүргээр ерөөсөө хууль дэг журам, хууль ёс гэдэг юм ерөөсөө мөрдөгдөхгүй байна. Асуудлыг дандаа хүчээр шийдэж чинь, асуудлыг дэндүү одоо хууль бусаар шийдэхийг улаар нь тэмцэж байна. Тийм болохоор энэ асуудалтай холбогдуулаад бид хуулийн байгууллагад хандаад асуудлыг хууль шүүхийн өмнө асуудлаа шийдье гэдгийг уриалмаар байна. Түүнээс биш хүч хэрэглээд дайраад очоод ингээд асуудлыг булааж авдаг байдлыг шийдэх гэж оролдохыг бол бид зөвшөөрөхгүй гэдгийг бол хэлхийг хүсэж байгаамаа. Баянзүрх дүүрэгт үүсэж байгаа энэ нөхцөл байдал бол хоёр дахь давтагдчихжээ гэж үзэж байгаа. 2017 оны 3 сарын 3-нд бас нэг хэсэг бүлэг хүмүүс хаанч мэдгүй хуралдаад шийдвэр гаргаад тухайн үеийн засаг дарга Батболдоор захирамж гаргуулад Баянзүрх дүүрэг дээр Батамглан гэдэг хүн сонгогд томилогдож ирж ирсэн. Тэгэхэд би хурлын дарга хийж л байсан. Тэрнээс хойш одоо өнөөдөр хүртэл ажиллаа хийгээд энэ дүүргийн төсвийг баталцаад тэр Монгол Ардын намын нөхдүүд надад өөрсдөө хүсэлтээ гаргаж ажлын хэсгээ байгуулад надаас урамшуул шагналт цалингаа аваад өнөөдөр хүртэл явж байгаа. Гэтэл сая энэ сонгуулийн дараа бас л нөгөө хэдэн нөхөд маань тусдаа хурал хаана хурал хийсэн гэдэггүй хуралдаад бас нөө шинэ амар сайхан засаг даргатаа Батамглан гэдэг хүнээ ахиад засаг даргаар өргөмжилсэн байна. Тэгээ энэ өөрөө нутгийн удирдах байгууллагын эрхэнд дахин халтсан юм үйл ажиллагаа болж байгаа гэж харж байгаа юм. 3 сарын 23-нд сонгуул дуусаад сонгуулийн хороо гэдэг байгууллага өөрөө надад энэ хүмүүсийн бүрэн эрхийг батламжилж өгөөч гэж албан бичгээ өгсөн. Бичиг нь одоо надад байж байна. Энэний дагуу би тэмүүлэгчтэй хуралдуулаад 4 сарын 19-нд одоо хуулийнхаа хугацаагаар 4 сарын 19-нд иргэдийн хурлаа хийхээр зарласан байж байгаа. Гэтэл нөхдүүд яасан гэхээр 3 сарын 29-нд хаан чимний газар дангаараа очиж хуралдаад өөрсдөө нэгийгээ дарга олгоод ингээд шийдвэр гаргаад явуулсан. Тэрийн амар сайхан хүлээж аваад захирамж гаргаа явж байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ дэр бол амар сайхан даргыг би 100% хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулж байна. Энэ хууль зөрчсөн үйл ажиллагааны нутгийн удирдах байгууллагын одоо эрхэнд халтж байгаа энэ халдлагаа зогсоогооч. Өөрөө нийслэлийн хурлын дарга байсан хүн. Энэ хуулийг мэдхийн дээр мэдж байгаа. Яагаад ингэж хууль бус үйл ажиллагаа явуулаад байгаа юм бэ? Энэ үйлдэлээ зогсоогооч гэж хэлмээр байна.